сайдаас унах нь яг тэ тэгээд би тэр мэдлэлтэй байж ажиллаа хийдэг шүү дээ. Санснаа хийдэг. Ер нь бол үйлдвэр худалдааны сайд байхдаа бас баггүй юм хийсэн билээ. Харсан. Тий. Ямар ч байсан улсын төсвийн орлогод бол 1 тэрлэн төгрөгийн орлоготой болсон. Кадастрын албанд үүрэг даалгавар жимийн зэгслээ тэнд нэг 100 гаруй миллиард төгрөгийн орлоготой болсон шүү дээ. Уг нь 10 миллиард төгрөг өгдөг гэсэн. За дээр нь лицензийн 2500 олгоцоо одоо эдгээр аль нэгдсэн байлаа. 9000 багт. За ажил үйлдвэрийн паркийн хуультай жижиг дунд үйлдвэрийн хууль дүрмтэй холбоо жижиг дунд үйлдвэрээр дамжуулаад өчнөө жижиг үйлдвэртэй зээл өгүүлчихсэн байж байгаа юм ба. За тэгээд улс орны хөгжлөлд орсон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр том төслүүдийг хүртэл хэрэгжүүлэх ингээд би бүгдийн стратеги ордуу зарим нэг юм дээр нь дээдлэгдсэн техник эдийн засгийн заагаад хийгээд өгсөн ганцхан эдгээр маань яг хэрэгжүүлэх байх хөдөө авах гэдэг. Өөртөө хөдөө авч хийх гэдэг шүү дээ. Гэхдээ яг тэр том учраас хэрэгжихгүй. Гэхдээ за ашиг болтолны газар заамшир очиод ингээд жижиг дунд үйлдвэрийн газар дөөрөж юм очиод намын хүмүүс ажил хийхдээ жижиг дунд үйлдвэрийн газар миний хүмүүс очиагүй шүү дээ. Одоо хөрс үхийн дүү хийж байгаа. Очиагүй. Тэнийг байх үед очиагүй. Байх үед хөрс үхийн дүү тэнд тэрийг удирдах ажиллаж байсан. Монгол Ардын хувьсгал намын нөхдүүд тэрийг авсан. Гэхдээ би бодлогыг гаргаж өгсөн. Таны дэд сайд чинь одоо Монгол Ардын намын наримчгийн дарга Содбаатар байсан. Та хоёр тэр үед том бодлого төр хэр зэрэг тохиролцож ажиллаж чаддаг байсан байв. Нэг бас одоо содоогоо өмөрж тантай хөрөлсөх ахна төр тар хийж байсан гэдгийг бид мэднэ шүү. Гэхдээ би нэг тэр юм төр тар хийхийг ч санахгүй байна. Хүнтэй хэлцснээ санаад мөрөөдөд явдаг юм биш л дээ би. За яг амьдрал хэмжтэй маргалдаг л тэр нэг чухал биш. Зөвхөн Содбаатарын хувьд бол би нэг юм хэлсэн. Содбаатар чи Монгол Ардын хувьсгалтай би бол цагаантай бүгд найдах юм. Тийм учраас миний ажил бити сад бол гэдэг юм хайдаг юм уу? Би ёстой үүлэн цагаан энэ чөлөөг ашиглаж энэ улс орноо хөгжүүлэх тодорхой надад зорилго би энийг хэрэгжүүлэх тул юм. Энэ тарифтээс авдаг. Тэгэл би ажиллая. Тэгээд Содбаатарын хувьд бол тэгсэн чинь сайн юм нь бол надад садаа болов. Тэгсэн чинь нам нь олонх их хурл дээр олонх энэ судал бүрдүүлсэн нам нь оруулж ирсэн юм чинь зөөрөд унгаагаад байсан юм биш үү? Тэгж л харагдсан да. Яг хөө тухайн үед унгаагаад гэхдээ миний хэлснээр л юм. Миний хэлснээр л юм. Стратеги улс орныг хөгжүүлэх стратегийн хөгжлийн том төслүүдийг ажил болох ёстой. Тэр гарцаа байхгүй. За жижиг дунд үйлдвэр хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн нийгмийн халамжаар улс орныг аваад явах нэг үл ядуур улам ихсэн, инфляц улам ихсэн. Тэгэхээр нэмүүртэг бүтээж улс орны хөгжил явуулъя. Энэ бол бүр тогтцсон онцлогтой бүр хөгжил дэвшигтэй. Тийм учраас би тэр нэг санаа зовдгоо. Зүгээр эдгээр би сайн 4 жил яг завсарлаад бас нэг жоохон амраад овийнхаа компани ажлыг хийгээд эднийг харлаа та би нэг шимжлээгүй шүү дээ. Гэхдээ эдгээр чадсангүй юу ч хийсэнгүй. Нэг чадсангүй. Гэхдээ та яг та тэр үедээ $20 тэрбум хоёр толгойг барьцаалчаад олоод ирээ. Тэгээд энэнийг ойдлохоо өмнө гоор ихлээд өөдөн татчаад тэнд олон хүний ажлын байртаа болгоё. Надад бодлого байна гэдээ ярьж ирсэн. Тэр үгүй өөр замаар явж чаа бол аюул хялбархан цагаан цаас шиг юм ярьж ингэж болохгүй. Тэгэл эдийн засгийн хөгжлийн зүгээр тэгэл нэг юм барьцаан тавиал барайл ингээд олдог тоглолтын зүйл биш шүү. Даваа нэргэлж сонголоор ч ярьж ирсэн. Үгүй дээ үгүй. Та тэгвэл жоохон бүтээлчээр бичиг үсэг сайн тайлагдсан бол монголоор бичиж ярьдаг бол сайн унш мөрөө хөтөлбөрийн бүтээлчээр судал тэгвэл их сайн ойлгоно. Ойлгоогүй зүгээр нэг санамсаргүй тохиолдолд нэг юм сонсчод тэргүүр тохиолдолд сонсоогүй та надаас одоо манайд ийм асуудал шүү дээ. Хүний яаж ярьж байгааг нь айгүй сонирхдаг. Юу ярьж байгааг нь ерөөс тоодгүй. Тэгээд тэрнээс ахаад тайлбарлуулаад ярих гэдэг. Би улс орны бүхэл бүтэн нэг том концепц гаргасан. Энэ улсад байхгүй болохоор гаргасан. 5 том төсөл хэрэгжүүлнэ. $37 миллиард энд татаж оруулна. Монгол улсын хөгжлийг эрчимтэй явуулна. Энэ одоо зүгээр чинь орон сууцны асуудал. Энэ жилийн манай хөтөлбөрт бид нэр оруулсан л да. Зүгээр ер нь бол энэ орон сууц одоо бүтэхгүй шүү дээ. Нэг банк нь болохоор байшин барьж зээл өгдөг өндөр. Дараа нэг барьсан байшингаа дахиад нэг банкнаас өндөр хүүтэйгээр зээл болгож бас авч идэг. Ингээ нэг байшин 2 удаа санхүүжүүлэх ингээ. Хоёрт ямар ч хөрөнгөний бодлогоогүй хүнд энэ байшинг яаж өгөх гэдэг. Тийм боломж байхгүй шүү. Манай ард түмэн ядуу. Тийм учраас орон жилийн хугацаатай аваа гэдэг. Орон сууцыг шүү гэдэг. Орон сууцыг бол 25-аас 30 жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл бараг 2 үеэр дамжуул төлөх хэмжээгээр энэ орон сууцыг өгөх ёстой.
дээр нь хүүгөө Энд ч бас өгчлээ л да. байхгүй байхгүй. Яг 100 хүн яга 5 сая гээл байхгүй байхгүй. Энэ сонгуулийн шоу. Одоо сонгуул болох гэж юм чи энэ тэнд очиж нүх уухаж цай болно, хадаг өргөн энэ тэнд очиж туу цай ажиллана. За дэлгүүрдээ тэнд баахан амлахгүй гүрсэн мөртөө баахан амлан цалинг нэмнэ гэж ярина. Гэхдээ үний өсөлтийг яах вэ? Эдийн засгийн дампуур одоо улсын төсөв бол 3 миллиард долларын төсөвтэй л шүү дээ. 3 миллиард ч гэсэн өссөн. Өсөхгүй 3 миллиард чинь 5 тэрлэн төгрөг шүү дээ. Гэхдээ 11 оноор 3 миллиард 130 сая долларын манайх төсөвтэй байж байна. Зөрүүгийн нэр бол зөрүүгийн за 6 зөрүүгийн гаднаас зээл авч нөхөн гэж 5 миллиард гаруй долларын 5 тэрлэн төгрөгийн төсөв баталсан юм лээ. Тэгээ 1.5 тэрлэний хөрөнгө оруулалт ингээл гих жишээ нэ. Тэгэхээр энэ юм яах гэж байгаа. Энэ үнийн өсөлтийг яах. За яг хоёул одоо нэг юм ярил л да. За цалин нэмлэг гэж ярьж байна тийм ээ 30-40%. Сая дөрөв үеийг ярьж байна. Багш нарын цалин нэмнэ гэж яг 3 жилийн нэмийг одоо нэмэх гэж байгаа. Сонгуул маргаашуулах гэж байгаа. Нэмнэ гэж ярьж. Эдгээр чинь 3 дахин өснө гэдэг амласан. 21 мянган төгрөг өгнө гэдээсэн тийм ээ. За өгсөн үнэ. Гэхдээ даалганы үнэ хэд байсан 3 жилийн өмнө 250 байсан өнөөдөр хэд болов 1000 болсон. Тийм ээ. Тий. Өөрөөр таны амьдралын өртгийг 3-4 дахин өсгөж дараа нь эргүүлээ тань 5 төгрөг өгч байгаа. Уг нь та 100 төгрөгийн татвар төлчөөд одоо эргүүлээ тэрнээсээ 5 төгрөгийг өчигдрүүл бид нэр 17% өсөлттэй байна. Энийг үл гол юмнуудаас нь хотод мах байна. Бид хатаа бодлого явуулахгүй л энэ амлалтаас ч болоод ийм болчлоо гэж бүгдээр чинь амлалтыг хийн хийгээд байгаа үү? Амлалтыг та нар гэж та намуудаж намууд би ерөөс нийгмийн халамжийн санд мөнгө гаргаад тараагаад үнэгүй мах тарааж үгүй үнэгүй талах үгүй үнэгүй мөнгө үгүй гэж ерөөс сонгогддог юм чинь нөгөөдөл ч амлалтыг нөгсөн тэд нар хэрэгжүүлэх явж байна. Гэхдээ та ийм 2 нүртэй 3 нүртэй гэж болохгүй шүү дээ. Ерөөс хүн нэг нүртэй байх хэрэгтэй. Сэтгүүлч үлээх тусмаа. Яасан? Алсан сая төгрөг амлсан. Нөгөө сая 500 чек гаргаж тавьсан. Батламж өгсөн. За Монгол Ардын хувьсгалд нам өгсөн. Хэдийг өгсөн? 1.5 сая. Одоо ингэ ойлгоо. Бүгд найрах нам чек тарааж өгөө. Тараагүй. Тэгвэл тэргээр л. За тэгээд цаашаа ингэ явах гэдэг юм л да. Та 4 жил бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, хууль тогтооход ажилласан. Бус үед бол дандаа годамжлаа шүүмжилдэ шүү дээ. Ичтгүм гэж шүү дээ. Ядартгүм гэж байна шүү дээ. Хүн болоо шүү дээ. Хувцас ярихаас ичдэг байх хэрэгтэй. Хулгай ярихаас ичдэг байх хэрэгтэй. Амьсгал авдагаас ичдэг байх хэрэгтэй. Мэддэг хүмүүстээ мэддэг дүрсгдээс ичдэг байх хэрэгтэй. Өөрөө ямар ч ичдэггүй, боловсралгүй, чадамжгүй бити бас энэ улс төрлөөгүй би одоо зүгээр ер нь энэ хүмүүс одоо энэ чинь зохиолын дуучин бүх баримтдаг гал ингээл зүгээр л энэ тамирчин их хурлчин шүү дээ. Оюун ухааны уралдаан тэмцээн явуулдаг газар шүү дээ. Бүдүүлгээр ярий. Тэрнээс тэнд бөхөрлөх гэж байгаа юм биш. Тэнд дуудуулах гэж байгаа юм биш. Тэгэхээр яагаад тийшээ ингээ гүүхэд уралдаад байгаа. Угсаа бокс тоглох гэж байгаа юм тийм. Тэгэхээр тэгж болохгүй хаа. За дээр нь хийчихгүй асуудал бол арчилсан нийгэм та хэвээр нэг л өргөсөн тийм ээ. Та хэвээр ирэх хүсэн. Та хэвээр нэг ирэхээ гартмалт мэддэг шүү дээ. Бас үүрэгтэй шүү та хэвээр. Тийм ээ. Иргэн тойрондоо хог хайж болохгүй. Бусдын ажил амьдрал сандаа олж болохгүй. Төр улсынхаа эсрэг ямар гэхдээ үзэл бодлоо илэрхийлж болно. Үйл ажиллагаа явуулж болохгүй. Үгээ хэлж болно. Сонгуульд оролцох хэрэгтэй. Сонгох хэрэгтэй. За тэгэхээр та бас надаас илүү ярьдаг баха. Энд одоо энэ камерын ард микрофоны ард та боломж нь байна л да. Улс төрийн ихнийг ямар их доош нь чихчээ. Бөөр ингээд чихээд бөөр чи бол хогийн номш гэтэл та чихэж явж ирсэн тийм үү? Та бол хүн чих мастер. За би бол улс орноо хөгжүүлэх намын дарга. Гөө тэгээд тэр ялгаа энэ багхгүй юу? Ялгаа ярил өөр ялгаа ярьж болно шүү. Ямар ялгаа? Өөр ялгаа ярьж болно шүү. Өндөр нам тарган дургахагийн ялгаагаас гадна за тэр үл эзэхээ асуудал. Тэний бодлого таны сонгогдохгүй байгаа шалтгаан таны бодлогыг ойлгохгүй. Сонгогчдод хүлээж авах ойлгож байгаа. Нийгэм дэмжихгүй байгааг илэрхийлэх юм ойлгож байгаа. Тэгвэл тэгээд сонгогдоод энд ороод одонд ороод чавчтаад явахгүй яасан. Хоёул одоо ингээ эзэхтэй биш үү? Одоо одонд ороод чавчтаад явахгүй яасан. Би бол 60 том олсон. Чи сая 8 онд хоёул зүс царийнхаа яриг ирлээ. Чи бол нэг үеийн удаад нэлээд гүзээлээд ингээ 8 онд айгүй их ярьж айгүй их усууж айгүй их зүгээр сууж байгаа байхгүй юу?
А би болох надад хэцүүцээ алга би яагаад гэсэн чинь та миний юмд ярьжээс 8 он таныг сонгоогүй, таны бодлогыг сонгоогүй, таны намыг сонгоогүй, таны нэр дэвшдгийг сонгоогүй. Та дэмжлэг аваагүй нь илэрхий шүү дээ. Одоо би ярих уу?